За сайн байна уу? 12 сарын 3-нд орой 7 цаг 50 минутанд за энэ Maple гээд сургуулийн хүүхдүүд ээж аав руугаа залгаад за ингээд хүүхдүүд зодсон хэрэг гарсан. Тэгээ бид нар айж гинэ гэд уйлаад ээж аав руугаа залгасан байна. За энэ дотор байгаа 4 хүүхдийн эцэг эхийн ерөнхийдөө би танина. Тэгээд бүгдөө намайг хөх хотод байдаг болохоор над руу холбогдсон. Хүүхдүүд ингээд залгаад уйлаад ярьлаа. Чи нэг очиод учрыг асуугаад хаачээ гэд. За тэгээд учрын явдлыг маргааш шийдъя гэд 12 сарын 4 болтол хойшлуулсан. Тэгээ маргааш нь эцэг эхчүүд бас групп дотор ярьсан байлээ. Одоо тэрнийх нь нэг нь болохоор манай ихч байгаа. Тэгэд групп дотор хүүхдүүд ингэж айлглаа юу болоод байгаа наанчин барьсан гэдгсэн чинь маргааш нь буюу 12 сарын 4-нд сургуулийн багш нар тэр групп дотроо за бид нар бол арга хэмжээ авцсан. Багшийг ажлаас салцсан. За тэгээд та нар бол одоо бараг дахиж энэ явдлыг сөхөөд хэрэггүй гэдгсэн байгаа. За зодуулсан хүүхдээ эцэг эхчүүд ерөнхийдөө бол за одоо чи очиж хэрэггүй. Ингээ нэнгөөрөө болчлаа. Одоо очиод бас хилам хийх юм бол үргэлжлүүлээд хүүхдүүдийн аюулгүй байдалд хэцүү мэцүү гэд. Тэгэхээр би юу яриад байгаа юм бэ та нар чинь ингээд чи хүүхдүүд чинь цагдаад очоогүй, мэдүүлэг өгөөгүй, эмнэлэгт ч очоогүй жиж ингээл болчдөг гэж юу байсан юм бэ наа. Сургууль чинь ингээд хариуцлага хүлээх ёстой штэ гэдгсэн чинь ингээ орхицгоо гэдгсэн. Тэгээ би ихч рүүгээ яриа юу болж ийн вэ гэдгсэн чинь манай ихч болохоор групп дотор багш нь энэ асуудал шийдэгдсэн. Гингуудаа эцэг эхчүүд байсан тэр группийг устгацсан. Та нар одоо дахиад энэ асуудлыг ярих шаардлагагүй гэд устгацсан байгаа группийг. Манай нөгөө ихчийн хүүхд болохоор зодуулаагүй тэгсэн ернээс нь гайхаад тэгвэл зодуулсан хүүхдүүдийн эцэг эхчүүдтэй нь яриад ламын таглаад л тэгээ бид нарыг зүгээр чимээгүй бай гэдэл групп устгачиж байгаа юм байна гэд тэгсэн. Тэгээ миний авсан мэдээлэлээр болохоор тэр ихчийн хүүхд болоод найзууд нь манай ихчийн охиныг өмөрж орж ирж зодуулсан бас нэг банд байгаа 8 дугаар ангийн. За тэр хүүхд болохоор нуруу нүдөө гівтж чинь гэж ярьсан. Тэгээд тэр хүүхдийг эмнэлэгт хүргээгүй байгаа дуртал. Тэгээ би тэр зодуулсан хүүхдийнх нь төрсэн ээжтэй нь ярьсан. Ингэж болохгүй. Одоо хүүхдийг тэ хууль ёсоор шийдэх ёстой. Танаа хүүхдэд ядаж ингээд эрүүл мэндийн үйлчлэг үзүүлэх ёстой. Энд чинь хүзүүг нь шалбалцсан байна. Яагаад танаа хүүхд одоо хүртэл эмнэлэгт очоогүй байгаа юм бэ? Тэгчингүүтээ ингээд аавтай нь яриад аав нь бас ингээд окей болцсон энэнгөөрөө болцсон гэд намайг очиулахгүй байгаа. Энэ шалтгаан чинь юу юм бэ? Гэдгсэн чинь төрсөн ээж нь болохоор ямар ч мэдээлэл авахгүй. За би аавтай нь ярья гэд үлдсэн. Тэгээ би багштай нь яриад үзсэн чинь багш нь болохоор яриад эцэг эхчүүдтэй нь яриа болцсон асуудал чиголоор норж цагдаа шүүх гээд ах ямар шаардлага байхгүй гэд. Тэнгүүтээ одоо ерөнхийдөө эргүүлээд намайг занал хэлж гин гэсэн. Чи бит хоёрын утсан дээр ярьсан яриаг хүмүүст дэлгэглээ гэд. Тэгээ ерөнхийдөө төрсөн ээж нь бол намайг гуйлгаж багштай ингээ холбогдоод юу болоод байгааг мэдээчээ гэсэн. Дээрээс нь манай ихч ч гэсэндээ ямар ч мэдээлэл авахгүй хүүхдүүд нөхцөрхөл өрчөөд байхад тэр багшийнхаа бичлэгийг болохоор групп дотор эцэг эхчүүдийн групп дотор багш нь тэгж хэлсэн гэсэн. Тэр бичлэгийг бол тараахгүй. Та нар хүсвэл хурж ирээд манай сургууль дээр нэг нэгээрээ үзэж болно. Түүнээс та нарт бол өгөхгүй гэж хэлсэн юм байлээ групп дотор. Тэрийг болохоор би ихчийнхаа мэдээллээс авсан.